Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр бие даанс суралцах ажлын дэвтрийг багштай хэрхэн хэрэгжилж байгаа талаар мэдээлэл өргөе. Миний асуулт бол энэ бие даанс суралцах ажлын дэвтрийг босруулан хэрэглэснээр ямар давуу тал боломжууд үүсэж байгаа талаар хоёр багшийг санал бодлоо хуваалцаашаа гэж хүсэж байна. Эрдэнэр уушаасаа эхлэе. Бие даанс суралцах ажлын дэвтрийг хэрэглэхэд залуу багшийн хувьд бол надад маш их хэмжээний цаг хугацааг хэмнэдэг. За хоёрдугаар бие даан ажиллах дасгал ажлын дэвтэрт төрөл бүрийн даалгаврын тавилууд байгаа учраас эндээс бид бол шин санааг олж хардаг. За 3 дахь хамгийн гол хүчин зүйл нь юу байсан бэ гэхээр багш нарт зориулсан багшийн зөвлөмж буюу хариултын хэсэг байгаа нь залуу багш бидэнд нэг чиглүүлэг зам болж өгч байгаа гэж би ер нь хараад байгаа. Манай дорж багш ямар бодолтой байгааг сонсъё. Бие даанс суралцах ажлын дэвтрийн даалгаврын тавил нь бол их системтэй болсон. Жишээлбэл сургалтын хөтөлбөрт сурагчдын эзэмших ёстой танин мэдхүй үеийн төвшин мэдлэг ойлголтын төвшнөөс хэрэглээ буюу задлан шинжлэх тэгээд улмаар үнэлэх буюу бүтээх гэсэн ийм энгийн төвшнөөс агсан төвшөнд ингээд системтэй боловсруулсан байдал нь их давуу талтай байгаа. Тухайн төвшин бүрдээ даалгаврын тавилууд нь алхамчлан тавигдсан байсан. Жишээлх юм бол ойлголтын төвшний тухайн ойлголтыг тайлбарлахын тулд хүүхдүүд тухайн ойлголт дээр жишээ гаргана, товчлон, гаргалгаа хийн, харьцуулах зэрэг энэ үйлүүд системтэй тавигдсан байдал их давуу талтай байна. Нийгмийн ухааны хичээл дээр жишээ авч үзэхэд дараа нь өгөгдсөн ойлголтуудыг тохирох тодорхойлолттой зөв тохируулна. Хоёрдугаарт нь тухайн ойлголтоос хоёр ойлголтыг сонгож аваад амьдралын тодорхой жишээн дээр тайлбарлах даалгавар. Гуравдугаар алхам нь болохоор тулгуур ойлголтуудын хамаарлыг нь зураглалаар харуулах гэсэн ийм системтэй боловсрогдсон байдал нь бол их давуу байсан. За та бүхэн бол яг энэ процесс дээр сувгчдаар ажиллаж явах явцад багшийн зүгээс яг ямар дэмжлэг чиглүүлэг хэрэгтэй байна вэ? Бие даанс суралцах ажлын дэвтэр бол 3 түвшний даалгавартай боловсруулагдсан. Багш бидэнд сурагчийг онцлох тэр боломж олцоог олгоод байна гэж би харсан. За ингээд багш сурагчийг зөв онцлсны дараа тухайн сурагчид тохирсон төвшний даалгаврыг ажилуулах юм бол тухайн сурагчийн сургалтын хоцролтыг нөхөх арилгах боломж олцоог ер нь олгож байна гэж. Хоёрдугаар дасгал ажлын дэвтрийг сургалтанд ер нь яаж ашиглаж байна гэхээр бие даан ажиллах дэвтэрт буюу энэ дасгал даалгавруудыг интерактив байдал руу хөрвүүлээд сургалтанд ашиглахад илүү үр дүнтэй. За одоо би та бүхэндээ цаасан байдлаар цахим тавигдсан бие даан ажиллах дэвтрийг интерактив байдал руу хэрхэн хувиргаж сургалтандаа ашиглаж байгаа арга туршлагаасаа хуваалцъя. 10 дугаар ангийн бие даан суралцах дэвтрийг интерактив байдал руу хөрвүүлснээ танилцуулъя. Түүхийн их сурвалж харагдаж байна. За энэ дасгал даалгаврын хэсэг рүү нөрөө. Интерактив байдал руу ер нь хөрвүүлсэн байж байгаа. За тэгээд интерактив байдал руу хөрвүүлснийхаа дараа хүүхдэд бэрхшээл тулгарх юм бол ийм цэсийг дарах сонголтыг өгч байгаа. За ингэнгүүт хүүхдэд бол энэ бол юу ах вэ? Энэ дасгалыг хийх зөв зам болоод өчнө гэсэн. Арга замыг олж өгнө гэсэн. За хэрвээ хүүхэд асуултандаа хариулаад буруу хариулсан тохиолдолд асуултын шинжилгээнд гарч ирнэ. Гихмчлэг. Зөв хариулсан тохиолдолд мэдээж бас зөв хариулсан байна гэдэг тэр зам нь гарч ирнэ гэсэн санааг нь таруулж байгаа юм. За бусад дасгал даалгавруудаас муу адилхан үндсэндээ бүгд хүүхдийг чиглүүлсэн асуултууд нэгэд тавигдж өгсөн байж байгаа. За одоо хэдүүлээ тэгвэл он цаг хэсэг рүү оръё. Түүхийн он цаг хэсэг рүү. За тэгвэл түүхийн он цагаа ингэж дэлгэцээр үзүүлсний дараа мөн дасгал даалгавар руу оръё. Дасгал даалгавар руу ороход бие даан суралцах ажлын дэвтэрт буй дасгалыг интерактив байдал руу хөрвүүлсэн. За нөгөө эхний энэ хэсэгтэр бол мэдээж дасгалын даалгаврууд нь тавилууд байна. Аргалын миний дарж байгаа тусламжийн ногоон тэмдэгтээр бол багшид өгдөг зөвлөмжийг сурагчтай хэлбэрлүү оруулаад өгч байна гэсэн санаагаар энийг гэж харуулсан байж байгаа. За энэ бас мөн адилхан. За гэх мэтчлэнгээр бидэнд энэ бие даан суралцах ажлын дасгал ажлын дэвтрийг төрөл бүрийн хэлбэрээр сургалтандаа зөв бөгөөд оновчтой ашиглах боломжууд байгаа юм биш үү багш нараа? За миний хувьд бол хамгийн эхлээд бие даан суралцах ажлын дэвтэр дээр хүүхдүүдийн хийж байгаа даалгаврын гүйцэтгэлд дараах байдлаар үнэлгээ өгч байна. За жишээлх юм бол мэдлэг ойлголтын түвшний даалгаврыг хийсэн сурагчдаар ялангуяа алдааг нь бид нар олж илрүүлэхээс гадна тэр хүүхдийн амжилтыг нь үнэлэх
За мөн бусдтай биш өөрийнх нь агц амжилтыг үнэлэх маягаар бол зөвлөгөө өгч байна. За мөн дараагийн агсан шатны түвшний даалгаврын тавил дээр хүүхэд мэдлэгээ шин нөхцөлд өөр нөхцөлд хөрвүүлэх чадвар нь ямар байна вэ? Жишээлбэл эхний өгөгдсөн мэдлэгээ дараагийн шин нөхцөлд хөрвүүлж түүнийг үнэлэлтэд тайлбарлаж байгаа байдал нь бол энэ хүүхдийн гүйцэтгэх ажил дээр бас их харагдаж байгаа. За 3 дугаарт нь болохоор бүтээх болон үнэлэх түвшний даалгавар дээр бол тэр даалгаврыг гүйцэтгэхдээ хүүхэд яаж хийж байна гэдгээс гадна бас яаж сэтгэж хийж байна гэдгийг нь илүү харж үнэлж байгаа. За тэгээд энд хийхэд нь бас ямар саад бэрхшээлүүд гарч байна гэдэг дээр багш бас нэлээд дүн шинжилгээ хийж авч байна. Энэ ажлын дэвтрийг ажлын хуудсуудыг ажиллуулахдаа бол бас бусад нээлттэй цахим сонгууттай уялдуулж, жишээлх юм бол мэдлэг цагийн боловсролын нэгдсэн системээр байрласан сурах бичгүүд, телех хичээл, интерактив хичээл, Ершийн энэ даалгавруудын энэ дасгалуудтай бол бас уялдуулж ажиллуулах маягаар бас ажиллуулах юм бол бас энэ үр дүн ахиц гарч байгаа. За хамгийн бас нэг чухал юм бол бид нар эргэх холбоо. Энэ ажлын дэвтрийн маань нэг давуу тал бол хүүхд болгон дээр, хүүхдийн гүйцэтгэл болгон дээр бол хяналт дүн шинжилгээ хийж хүүхд болгоны хариултын хуудсан дээр багшийн бичих тийм комент хэсэг байгаа. Тэр хэсэг дээр бол энэ тухайн хүүхдийн хамгийн сайн хийж байгаа дасгал даалгавруудын чадруудын талаар үнэлж урамшуулах, мөн цаашид сайжруулах дасгал даалгавруудыг хэрхэн яаж засаж залруулах талаар арга замтай нь тайлбарлаж өгөх. Тэгээ энэнийхээ үр дүнг олж харж тэр чадварын ялгаатай хүүхдүүдэд ямар арга барилаар би дараагийн хичээлдээ төлөвлөж дараагийн хичээл дээрийг хэрэгжүүлэх гэсэн ийм үйл ажиллагаанд тусгаж ажиллаж байгаа нь бол бас энэ давуу талтай. Бас энэ бусад багш нар ч гэсэн бас энэс бүтээлчээр цааш нь хөгжүүлэх юм боломжтой юм болов уу гэж бодож байна. Тэгээ эндээс дүгнээд үзэхэд багш бүр суралцагчдынхаа сурах арга барил, за сурлагын амжилтын нөхцөл байдлыг ажиглалтаар, за харилцан яриагаар, даалгаврын гүйцэтгэлээр нь илрүүлээд бие даан суралцах дэвтрийн аль төвшний аль даалгаврыг сүрсээ санал болгох нь хамгийн чухал болох нь харагдаж байна. За хоёрдугаарт нь бол энэ бие даан суралцах ажлын дэвтрийг бусад платформ, цахим сангуудтай уялдуулан хөгжүүлж бүтээчээр ашиглах нь багш бүрт нээлттэй байгаа нь харагдаж байна. За ингээд багш нартай ажлын өндөр амжилт хүсье.